Бүгдд нь энэ орой мэндийг хүргэе. Тэгээ би өмнө нь бас энэ 4 жил энэ нийтийн тээврийн салбарт ажилласан хүний хувьд яг бас өөрийнхөө саналыг хэлье гэж бодлоо. За нэг бодлын сандаг сүрэн даргын хилдэг бол энэ хурлаар орж ирж байгаа дэг дарааллын хувьд бол алдагдсан байх болцсошгүй юм байна. Тэгэхдээ тогтоолын өөрчлөлт оруулахад засаглалын хороогоор орж болно гэдээ сая алтар дарга хэллээ шүү дээ. Тэгэхээр ажлын хороогоор бол ороод дэмжигдсэн байна. Засаг даргын зөвлөлөөр ороод дэмжигдсэн байна. За энэ инхтер даргын яриад байгаа алдагдaltaй ажиллаад байгаа шалтгаан бол ерөөсөө бидний энэ анх цахилгаан автобусыг орж ирэхэд энэ иргэн төлөлтийн одоо элэгдэл хорогдлын зардлаа буруу тооцоосноос болцсон. Энэ буруу тооцоосон гэдэг нь бол Ютонг автобус бол нэг 280 орчим сая төгрөгийн төлөөдөө орж ирсэн. Цахилгаан автобус бол 600 гаруй сая төгрөгөнд орж ирсэн. Тэнгүүт элэгдэл хорогдлын зардал буюу иргэн төлөгдөх нөхцлөө адилхан жилээр тооцсон байхгүй юу? Уг нь бол 200 сая 600 сая хоёрыг чинь элэгдэл хорогдлын хугацааг нь тооцох юм бол арай бага дүнтэйгээр өндөр дүнтэй автобусныхаа элэгдэл хорогдлын зардлыг олон жилээр төлөх ёстой байхгүй юу? Энэ өөрчлөлтөө манай нийтийн тээврийн бодлогын газар иргэдийн хурлаараа оруулаад засаг даргын зөвлөлөөр оруулаад шийдтсэн бол ийм асуудал гарахгүй. Тэгэхээр 200 сая 600 сая хоёрын сарын иргэн төлөлт нь яг адилхан байгаа байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хоёрын төлөх хугацаа нь яг адилхан болчиход байгаа. Одоо энэ бүх Улаанбаатар хөгжлийн корпорац төр байгаа үстэй. Байхгүй юу? Энэ автобуснууд тий. Тэгэхээр энэ бол гэрээний хувьд буруу хийгдсэн гэрээ. Би энийг анх орж ирж байхад нь энийг тавьж өгөө. Цахилгаан автобусныхаа хугацааг гэрээний иргэн төлөгдөх хугацааг ахаад нэг 3 жилээр хойш тавих юм бол сард орж байгаа орлогоос энэ компани элэгдэл хорогдол иргэн төлөлтөд төлөөд явах бололцоо бүрдэх байсан. Тэгээ энэ бол одоо нэг өсөндөө одоо бид бүхэн бас энэ дээр дутуу ажилласны л одоо үр дагавар гарч байгаа. Тэгэхээр отгон жаргал дарга одоо би энэ санал явж байгаа учраас яг тодруулчих. Энэ оруулж ирж байгаа цахилгаан автобусны чинь элэгдэл хорогдлын зардал нийтийн тээврийн нийслэлийн иргэдийн урлаас баталсан нийт төсвийн одоо 300 орчим тэрбум төгрөг болцсон уу яасан. Энийг хөдөлгөх дүн болох юм уу? Одоо энэ цахилгаан автобусан дээр. Хэрвээ энэ болохгүй бол нэг тэгж өрчөөд байх асуудал байхгүй юм шиг надад харагдаж. Нийт 300 тэрбум төгрөгийн дотроо иргэдийн урлаас баталсан төсвөөс илүү давж нэмэлт төсөв батлах шаардлага гарахгүй бол энэ дотроо одоо тамгын газрын санхүүгийн газар хэлтсийн зохицуултыг хийгээ явж болно үстэй Эрдэнэтрахаа. Тэ? Би тэгж л харж байна. Энэ болох гарцтай шүү дээ. Тэгэхгүй бол одоо эднийх цэлбэг хэрэгслээ авахгүй бол тэгээд он гараад энэ цахилгаан автобуснууд чинь бүгдээрээ нэгдүгээрт онцгой ийм одоо хөдөлгүүртэй автобус шүү дээ. Шатах хэрэгсэл маш их. Цахилгаан батарей хураагуур нь ээлж одоо солих одоо засвар үйлчлэгээ цаг тухайд нь хийхгүй бол одоо нөгөө шатдаг асуудал чинь дахиад энэ жилээс гарна. Эхний ногоон автобус шатсан шүү дээ тэр хоёр давхар цахилгаан автобус тэр засвар үйлчлэгээ тогтмол хийгээгүйгээс болж шатсан шүү дээ. Тэгэхээр энийг би бол дэмцэн зүйтэй байх гэсэн саналтай. За